Монгол улсын авилгатай тэмцэх газар. За тэр авилга, хүнд суртал, ашиг сонирхол гэдэл энэ төрлийн албанд болж бүтэх юм ирнэ алгаа. Уул нь шаардлагатай баримтуудын сайн бүрдүүлээд хөөцөлдөхөд ч хүнд сурталсаад байх юмч байхгүй юм билээ. Би чинь итгэлээр заалгаад хөөцөлдсөн чинь дорн асуудлуудаа шийдвэрлүүлж чадсан. Бид л мэдээлэлгүй хам хум очдгоос болж нааш цаашаа яваад л төвг болдгийм байлээ шүү дээ. Манай төрийн албаныханд нэг томоохон дутагдал байгаа нь тэр шүү дээ. Аятайхан тайлбарлаад үйлчлээд өгөхийн оронд хаанаас хинээс авах нь мэдэгдэхгүй бичиг баримт гарын үсэг нэхэд тодорхой бичиггүйгээс дутуу, дулмиг, буруу материал бүрдүүлээд ирэх нь их бий. Төрийн албан хаагч бол ард түмэндээ үйлчлэх ёстой. Засаг дүр гэдэг чинь ард түмэн шүү дээ. Тэгтэл ард түмэндээ үйлчлэх үйлчлэгээ тайлбарлаж өгөхгүй болохоор хүнд суртал үүсээд байгаа юм шүү дээ. Дахиухэ. Хөөе хүнд суртал гэдгээс чинь л авилга өгөх, найз нөхөд танил талаараа ажиллаа шийдвүлэх нөхцөл үүсэж байгаа юм шүү дээ. Хүн болгонд л өөрийн гэсэн сонирхол байдаг шүү дээ. Хобби, эдийн засгийн хэрэгцээ, хүсэл сонирхол гэдэг. Жишээлбэл чи байгаль орчны байцаагч гэж төсөөлье. Гэтэл хувийн хобби чинь загасчлах гэж бодоход чиний төрийн өмнө хүдээсэн ажлын үүрэг чинь хувийн сонирхолтой чинь зөрчилдөж байгаа үстэй. Чи өөртөө загасчлах зөвшөөрөл өгнө гэхээр утгагүй байгаа үстэй. Энийг чинь л ашиг сонирхлын зөрчил гэдэг байгаа юм шүү дээ. Зөв. Энийг чинь тэгээ яаж зохицуулах юм? Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ жил болгон олон нийтэд ил болгодог юм. Бас шинэ албан тушаалд томилогдох, захиргааны шийдвэр гаргах, шалгалт хийх, гэрээ байгуулах зэрэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдээллийг олон нийтэд ил тод болгодог юм. Ард түмнэрээ хянуулж байна гэсэн үг юм аа да. Хайда ажаа минь, танд үйлчилж байгаа ажилтнаг та хянана гэсэн үг шүү дээ. Хэрв зөрчил мэдэгдвэл та өргөдөл гаргаад авилгатай тэмцэх газар болон удирдлагад нь мэдэгдээд хуулийн хариуцлага хүлээлгэн гэсэн үг. Ер нь авилга, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хамгийн чухал арга бол олон нийтийн хяналт юм.